үзэгчтэй сайн байцгаана уу иргэн хүнд оролцогчдоо. Өнөөдөр 4 сарын 1-ний өдөр буюу Энэдмийн баярын өдөр. Хүний амьдралын хамгийн сайхан мэдрэмжийг дэйдэссэн энэ өдөр асуулт хариулт уралдаанд зингэнд тань мэдгүй Центавр нэвтрүүлгийн шинэ дугаарыг та бүхэндээ өргөн барьж байгаадаа туйлыг баяртай байна. За тэгэлгүй яах вэ? Нэвтрүүлгийнхээ эхэнд Энэдмийн баяр гэдэг энэ өдрийн талаарх бяцхан мэдээллийг үзэгчдэд бас хүргье гэж бодлоо. Энэ өдөр хүмүүс бие биенээгээ хуурч, тоглоом шогдоом хийж, инээж баясаж өнгөрүүлдэг уламжлалтай. Харин хизээнээс яг энэ өдрийг Энэдмийн баяр болгон тэмдэглэдэг болсон тухай янз бүрээр ярьдаг байх юм л да. Франц улсад 16 дугаар зууны 2 дугаар хагасыг хүртэл энэ өдрийг шинэ оныг угтах баяр хэмээн тэмдэглэдэг байсан байна. Харин Америк болон Их Британд 18 дугаар зуунаас эхлэн хуурдаг өдөр хэмээн тэмдэглэн өнгөрүүлдэг байсан байна. Харин Эсний Ромд энэ өдөр Энэдмийн бурхныг залж байсан түүхтэй байдаг юм байна. Ингээд 4 сарын 1-ний талаарх олон сонирхолтой мэдээллүүдийг та бүхэнд хүргэж болж байна. За ингээд тэмдэглэлт энэ өдөр Центавр нэвтрүүлгийн маань тусгай дугаар үзэгч та бүхэндээ энэд хөөргийг бэлэглэж амьдралын сайхан амтыг мэдрүүлж байдаг хошин урлагийн X-Tooth мөн Mask Production-ы уран бүтээлчд манай өнөөдрийн нэвтрүүлэгт оролцохоор хүрсэн ирээд байна. Тийм ээ, ингээд үзэгч та бүхнийг цэнгэлдэж тэсэндээ ойртон сууч нэвтрүүлгийнхээ туршид оролцогчдыг маань дэмжиж оюун ухаан, авхаалж, самбагаан бидэнтэй хамтаа сорно гэдэгт итгэлтэй байна. Ингээд нэвтрүүлэгт оролцож байгаа багуудаа баяр хүргэе. За баяр хүргэе. Гэртээ цэнхэрлэгтээ үзэж сууж байгаа үзэгчид маань бас хоёр тал болж хуваагдаад хин нэг нь X-Tooth Production-ы талд, хин нэг нь Mask Production-ы талд мөрөө тавьж бас тоглож болох юм тийм ээ. Тэгээд өнөөдрийн нэвтрүүлгийн дүрм ёсоор аль баг нь төрүүлж ширээний эхний асуултаа сугалахыг шод идэх үү? За тэгээ ингээд хоёр багийн ахлагчаар би шоу хаяулна. За Mask Production-ы ахлагч. За Эрдэнэ зан хайлаа 8 гэсэн тог болгосон байна. За X-Tooth-ийн ахлагч онон 10. За тэгэхээр шоуны нүхний дагуу 10 оноо буулгасан X-Tooth. За X-Tooth Production-ы багийн ахлагч Нанждын онон. Дахиад жилдээ Матрын орд X-Tooth Production-ы жүжигчин. Хоббин цогтуугаар урсгал сүрж тавих дуртай гинэ. Худлаа гэвэл цагдаа нар гэлчлэн гэж байна. За хийх дуртай үг нь. За энэ их гоё үг байна. Бие засаад, гэрээ засаад, төрөө зас гэсэн ийм сайхан үгийг хийх дуртай байх нэ. Баяр хүргэе. За багийн дараагийн гишүүн Дуушааны Батудаг. Туудаа жилдээ Хилэнцгийн орд X-Tooth Production-ы жүжигчин. За хобби нь их сайхан зузаан өөх идсний дараагаар мөстөө айраг уух дуртай гинэ. За энэ их өвөрмөц хобби юм тийм ээ Ануша? За хэлэх дуртай үг нь юу гэж? Уруудаж явхад тааралцсан хүн өгсөж явхад таардаг юм шүү. Яг ийм өнгөтэйгээр хэлээд байгаа шүү. За багийн дараагийн гишүүн Эштаржийн одон чимэг. Хон жилдээ Арслангийн орд X-Tooth Production-ы жүжигчин. За хобби нь хуйлд анализ хийх хоббитай гинэ. За хэлэх дуртай үг нь ёс ямбгар төр төмгөр өхөвч үнэн ядна гэсэн ийм үгийг хэлэх дуртай юм байна. Баяр хүргэе. За X-Tooth Production-ы багийн дараагийн гишүүн Доржин Батөмөр. Дахиад жилдээ Ихрийн орд X-Tooth Production-ы жүжигчин. За хобби нэг сонио хобби байна. Энэ их оцтой шүү. Бусад үзэгчд маань бас энийг дуурайж болохгүй байхаа. Бодигсон мориноос дагцаараа унаж тархиа үзэх хоббитэй ийм хатуу ширүү хоббитэй хүн манай нэвтрүүлэгт оролцож байна. Хэлэх дуртай үг дурлах цаг. За тэгэлгүй яг үнэхээр дурлах цаг хавар цаг ирсэн байна. Ингээд Батөмөр манаас дурлаад явж байгаа. Дурлах цаг гэсэн үгийг хэлэх дуртай гинэ. За багийн дараагийн гишүүн Довдонгийн Түшин төр. Могоо жилдээ X-Tooth Production-ы жүжигчин. Хобби гөрөөлөх. Зум бод хотод, зум бод хөдөө, өвд бод хотод. За, хэлэх дуртай үг нь хизээд бэлхэн. За, ястаараа төгтөө. За, хизээд бэлхэн гэсэн үгийг хэлэх дуртай байна. Ингээд багийн дараагийн гишүүн Ганцхийн Наран Солонго. Хон жилдээ Жинлүүрийн орд X-Tooth Production-ы жүжигчин. Хобби ашиг хонжоо хайх хоббитэй. Хэлэх дуртай үг нь хөөхөн төрөх апгүй. За ингээд X-Tooth Production-ийнхаа багийнхаа хамт олонд амжилт хүсье. За харин тэгвэл одоо би та бүхэндээ Mask Production-ийн
Маск продакшныхаа одоо оролцож байгаа оролцогчтой танилцуулъя. Тэгэхээр би энэ Маск продакшны оролцогчдын хоббиг уншиж байсан чинь үнэхээр энэ багийнхан бол энэ хамтлаг бол тийм ээ. Үнэхээр энэ продакшныхан бол яг хамтаараа лаг байж чаддаг юм байна. Хамтлаг юм байна гэдэг нь энэ хоббин дээрээс нь харагдаж байна. Хобби нь бол ерөөс юм хэлхээтэй юм одоо гинж шиг юм холбоотой байна л да. Тэгэхээр үзэгчтэй би танилцуулъя. За багийн ахлагч Пунцгийн Эрдэнэ зан. Болгон жилтэй хоньны орд. За энэ хүний хобби бол гэрт унтах гинэ. Гэрт унтахыг хоббитэй. Тэгээд хэлэх дуртай үг нь цагтаа цугларлаа гэж хэлэх дуртай юм байна. За багийн гишүүн Жижиг Догийн мөнх сайхан болгон жилтэй номын орд хобби нь болох дээр Эрдэнэ заныг унтаж байхад нь өсөндөө хийлгэж байна гэж өөрөө мөрөөдөх дуртай гэсэн байна. За тэгээд энэ хүний хэлэх дуртай үг нь мориноосоо буулгууд дэлхийн талыг хэзлэх амархаа. Мориноосоо буугаад хүн инээдгийг хэцүү гэж хэлэх дуртай юм байна. За багийн гишүүн Магсар Чалмын баяр магнаа моржилтэй Жиндүрийн орд. За тэгээд Эрдэнэ заныг унтаад мөнх сайхныг мөрөөдөж байх хооронд тооноор хараад гэр зур олон гарыг огторгүй мандал судлах хоббитэй юм байна. Тооноороос толгоон цугуухаар өндөр хүнэлтэй угаасаа тийм ээ. За тэгээд амьдралаа би ч юм тайртай гэж хэлэх дуртай юм байна. За гэтэл дараагийн маань оролцож болдын их сайхан нохожил таарсангийн орд. За нөгөө нөхдүүд гэртээ одоо унтаа зарим нь мөрөөдөө зарим нь тоонороо хараад байж хооронд тэр хооронд намжиж нүцгэн хөдөө малын баасан төрөх хоббитэй гэсэн. За тэгээ яг энэ цаг мөчид бол болж гэж хэлэх дуртай юм байна. За нэг хоёрын алдар өхөр жилтэй хэлэнцгийн орд. За улсууд бол юу ч хийжсэн хамаагүй би нүх шахах дуртай гэсэн байна. За тэгээд нүх шахаад тэрээс тэр аваар нэгэд овддоггүй хүн. Тэгээ хөлийнхөө хэрээр хөнжлөөж ийцээ гэж хэлэх дуртай юм байх юм байна. За ширнэгийн жавхлан нохоожтой хэлэнцгийн орд. Нөгөө нөхдүүдийг юу ч хийжсэн хамаагүй хажуугаар мал хариулаад явж байгаа хоббитэй. Яндо минийх гэж хэлээд мадаа хариулах дуртай юм байна. За ийм сонирхолтой хоббитой оролцогчид яг өнөөдөр Маск продакшны ширээнд суусан байна. Өнөөдрийн нэвтрүүлгийг үзээд тэсэн ядан хүлээж байгаа энэ нэвтрүүлэгт маань хошин урлагийн продакшнууд оролцож байгаа болохоор та бүхэндээ зориулсан сайхан бэлэгтэй ирсэн гэдэгт та бүхэн хүсэн хүлээж байгаах ингээд продакшнуудынхаа бэлгийг та бүхэндээ задлая. Хилээд үзэж байгаа нийт үзэгчтэй энэ сайхан өдрийн мэндийг хүргэж хамтарч оролцсон X студийнханд бас баярын мэнд хүргье. Өнөөдөр Эрдэнэ зааны төслүүдийг бүгд ирээ. За баярлалаа. Багууд маань шоого хайсан байгаа. Тэгэхээр эхний асуултыг X Studio Production-ыг сугалнуу хэмээн хүсэж байна. За хэдгээр асуулт вэ? Асуулт 9. Асуулт номер 9 Маск Production-ийн бас 9 номерын асуултаа сугалаарай. За ингээд та бүхэндээ асуултыг уншиж танилцуулъя. За бүгдээрээ анхаарч байгаарай. Та улаан өнгөтэй тоосхийг цэнхэр тэнгис рүү шийдвэл юу болох вэ? За Маск Production-ийн дөрөв чонготарлаа. Чонготарлаа. Маск хариултыг сонсъё. Улаан өнгөтэй тоосхийг цэнхэр тэнгис рүү шийдвэл юу болох вэ гэсэн байна. За асуултыг Маск Production жүжигчин жавхлан хариулнаа. За улаан өнгөтэй